Харбины хилцээрийг буюу түүнтэй холбоотой гэрээ холбогдох протокол тэмдэглэлүүдийг хянан шалгах төр хороо байгуулах хүсэлтэй бол өгсөн байсан тийм. Гэхдээ дарааллын хувьд бол одоо оюун эрдэнэ гишүүн өмнө орцсон учраас ингээд боломжгүй байсан. Тэгээд оюун эрдэнэ гишүүн нарын өргөн барьсан офтек гэрээг хянан шалгах төр хороо байгуулах тэр одоо тогтоолын төсөл дэмжигдээгүй унсан. Тэгэхээр яг дараалалаараа манайх бол орж ирж байгаа. За процессын хувьд бол их нарийн юм байна. Жишээлбэл олонхоос төдөн хувь нь цөөнхөөс тэр дотроо бусад энэ парламентын суудалтай бүх намуудын төлөөлөл орох ёстой гэсэн юм зүйл байдгийн байна. Тэгээ ямар ч байсан бүрэлдэхүүнээ бол бас тогтцсон байгаа. Тухайн намууд болон одоо зөвлөл гээд байна жишээлбэл хүн намын тухайд тэдгээр одоо субъектүүд бол бас өөрснөө ярилцж хагаад юугаа өгсөн байгаа. 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр төр хороо байгуулах одоо саналуудаа тухайн зөвлөл намууд нь өгсөн байгаа. Тэгэхээр одоо тэрний дагуу ямар мэдээллүүдийг хаанаас авах юм шаардлага өсөлтүүдээ бас өгсөн байгаа юу? Ер нь бол бүр анх л одоо би бол 9 сард л чуулган эхлээгүй шахан байхад л нөгөө хуучин энэ их баяр гишүүн ерөнхийлөгч асан, ерхийсэд асан шүгэл үлээснээр мөн улсын хурлын гишүүдэд бичиг ирүүлснээр анхаарал хандуулж эхэлсэн. Тэр даруйда миний бие бол холбогдох яам мөн одоо Эрдэнэс 5 толгой компани руу холбогдох бичиг баримтуудыг хүссэн албан бичиг явуулсан боловч Эрдэнэс 5 толгой компаниас одоо хүртэл хариу ирээгүй байгаа. Тэр ямар бичиг бид нар чухал байг бол мэдээж гэрээнүүд гэрээндээ жишээлбэл одоо нүүрс худалдаа авах тухай гэрээ байна одоо Эрдэнэс 5 толгой China Energy-тэй байгуулсан тэр гэрээ нөгөө гол үнийн асуудалтай холбоотой гэрээ мэн тэр. За 3-ыг цогцоор гэж байгаагийн хувьд нөгөө төмөр зам холболтын гэрээ байгаа бас. За 3 дахь нь бол одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх Эрдэнэс 5 толгой хүчин чадлыг одоо олборлолт уурхай ашиглалтын. Тэгээ ийм 3 тусдаа гэрээнүүд байгаа. Тэгэхээр энэ гэрээнүүдийг бүгдийг маш наривчилж үзэж таарна. За тэрнээс гадна одоо хамгийн гол зүйл үйл үнэн дээр бид нар маш их ач холбогдол өгж байгаа. Яагаад Монголын одоо гол экспортын одоо түүхийд болох нүүрсний үнийг юм баг тогтоочоо гэдэг дээр гол бас асуудал байгаа шүү дээ. Түүнээс биш бүх гишүүдийн тухайд бол төмөр зам холбохыг бол чухал үзэж байгаа. Бараг 100% чухал гэж үзэж байгаа. Энэ дээр бол Гамбат гишүүн битэр ч гэсэн 2 гараа өргөө дэмжинэ. За тэгэнгүүт бас нэг асуудал үүссэн та бүхэн санаж байгаа бол 24 оны 2 сард Эрдэнэс 5 толгой бэт Гамбат гэдэг хүн бол тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газар руу нэгсэндээ одоо энэ Эрдэнэс 5 толгойтой холбоотой энэ хятадтай байгуулж байгаа хилцээрийн явцын талаарх танилцуулга явуулсан байдаг. Тэрэн дээр юу гэж байсан бэ гэвэл за хятадын тал буюу China Energy компани нь манай нүүрсийг биржийн үнээр авахыг хүлээн зөвшөөрөв гэдэг заалт байгаад байгаа. За энэ нь юуг илэрхийлж байгаа гэвэл өнөөдөр бирж дээр нүүрс маань 1 тонн $120 зарагдаж байгаа бол 120-оор чинь авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өнөөдөр бидний ярьж байгаа нөгөө 50 хэдэн доллар гэ энэнийг бол 2 дахин илүү үнээр зарах боломж байсан байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Яг айлын тал бол тэр үннээсээ буюу биржээр зардаг үннээс 5% хөнгөлөөч гэж одоо санал тавьсан байдаг. Тэр бол тэр танилцуулга дотор байгаа. Тэгэхээр бид байнга хэлж байгаа $120 өнөөдөр зарагдаж байгаа бол 5% хөнгөлт өгөхөд $114 зарах боломж байсан байна гэдэг л асуудлыг ярьж байгаа. Атал яагаад өнөөдөр ингээд одоо доктортой 16 жилийн турш 50 хэдэн доллараар зарах болчихоо гэдэг л асуудлыг яриад байгаа. Тэгэхээр энийг бол хянан шалгаад тэгэхээр хамгийн гол одоо бидний мэдэх ёстой зүйл бол тэр 24 оны 2 сард айлын тал ингэж хүлээн зөвшөөрчихсэн байна шүү дээ. Тэгээ тэрнээс хойш одоо хавар боллоо сонгуул боллоо дахиад 1 жилийн дараа буюу 3 сард энэ гэрээ хийгдсэн 25 оны 3 сард хийгдсэн. Тэгээ энэ өмнөх жилийн 2 сараас хойш дараа жилийн 2 сар хүртэлх энэ жилийн хооронд яагаад нөгөө айлын талын биржийн үнээр авахыг зөвшөөрсөн байсан тэр одоо нөхцөл өөрчлөгдөж гэдгийг мэдхийн тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл бүхий л тэр
24 оны 2 сараас хойш хурлын протоколууд, хурлын тэмдэглэлүүд, дүгнэлтүүд, тэ айлын талаас ирсэн саналууд, манай талаас тавьсан нөхцлүүд гэдэг ингээд энэ бүх зүйлүүдтэй маш нарийн танилцж байж хаана ямар асуудал үүсч вэ гэдгийг тогтооно. Тэгээд тогтоосны үндсэн дээр одоо айл талынх нь ямар буруу болохыг одоо би мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж айлын талд бол буруу байна гэж би бол бодохгүй байна. Тэ мэдээж ер нь айлч утгаараа хинчгэл одоо хямд авахыг бодно шүү дээ. Энд чинь амьдралтэй дэлхийд даяараа л мэдээж бараа худалдаж авч байгаа хүн бол хямдаа авахыг хүсдэг. Эсвэргээрээ өөрийнхөө барааг зарж байгаа хинчгэл яадгүй. Илүү нэг ч ихсэн төгрөг илүү үнэтэй зарахыг л хүсдэг. Гэтэл яагаад одоо илүү зарах боломж нөхцөл байсаар атал 7 удаагийн хилцээний дараах зүйлүүдийг тохиров гэж ütсэн байгаа шүү дээ. Тэгэхээр 7 удаа ингээ хилцээ хийсэн байх нь шүү. Тэгээ тийм нөхцөл тохирцоор атал яагаад ингэж юу гэдэг л хамгийн сонирн байна. Тэгээ тэрийг л тогтооно. Тэгээд одоо юу байгаа юм бэ? Ил биш байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж нууцаас гаргах юм? Нууцад бол байгаад байгаа шүү дээ. Одоо яг хөө тэр хилцээр дээр бол ийм заалт байгаад байгаа юм. Одоо 2 компани байгуулсан гэрээг тий одоо China Energy, Эрдэнэс тавталгаа 2 компани байгууллаа шүү дээ. Энэ хоёрын гэрээг бол яг энэ хил холболт, нүүрс худалдаа, мөн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг энэ 3 асуудлаар хамтын ажиллагаанд оролцоогүй 3 дахь этгээдүүдэд нөгөө талын зөвшөөрлгүйгээр аль нэг тал нь үзүүлж мэдээлэл өгч болохгүй гэсэн юм байна. Тэгэнгүүт мэдээлэл гингүүд магадгүй нөгөө протокол, хурлын тэмдэглэлүүд орчин тий. Тэгэхээр тэрийг одоо биднийг хүсмэгц нөгөө талын зөвшөөрлгөөр үзүүлэхгүй юм л байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл эн чинь одоо яг нүүрс өөрөө хэнийх вэ тий. Монгол улсын одоо үндсэн хуулиараа бол тий одоо газрын доорх баялаг бол алт түмний өмчийг өчсөн байгаа. Тэгэхээр иргэдэн нөө эзэн юмаа мэдээж иргэн усаа авчдаг гэдэг шиг эцэст нь өөрөө ер нь юу болоод байгаа, хөшигний ард яасан, ямар гэрээ хэлцэр болсон, яаж яагаад нөгөө өндрөөр тохирох боломжийг мань үгүй хийчих гэдгийг мэдэх эрхтэй. Тэгэхээр энэ мэдээллийг бид нар мэдж авч иргэддээ олгохын тулд энэ төр хороо байгуулж байгаа шүү дээ. Тэгээ төр хороо албажаад байгуулагдмагц одоо бодвол тэр нууцын зэрэглэлд авсан юм уу, тэр одоо протокол, хурлын тэмдэглэлүүд тэднийгээ өгөх байх гэж найдаж байгаа. Тэгээ өгмөгч одоо бид нар мэдээж одоо мэрэгжлийн тэр экспертүүд биш гэдэг утгаараа хуулиараа төр хороо байгуулагдмагц экспертүүд буюу шинжээчд, хянан шалгагчд гээд одоо томилогдох юм уу, сонгогдох юм байлээ. Тэдгээр мэрэгжлийн хүмүүс хараат бусаар яг тэр зүйлүүд дээр маш нарийн ажиллаад дүгнэлт гаргаж өгнө. Тэгээ тэр дүгнэлтийг нь бид нар танилцуулна. Тэр юу нэг хизээ алдчих вэ? За ер нь бол одоо энэ 12 сарын ихээр алдчихж байгаа. Одоо тэгээ нэгэнт бүрэлдэхүүнээ тогтцсон тухайн намууд нь тэгээд одоо эдийн засгийн байнгын оргоор хэлцэгдээ. Тэгээд чуулганаар ороод одоо тухайн тогтоолын төсөл батлагдмагц. Тэгээд дараагийнх нь албачих процесс явах бах тий. Тэгээ ер нь ямар ч байсан энэ 12 сарда багтаад төр хороо маань байгуулагдчихна гэж найдаж байгаа. Ер нь энэ харбины гэрээний хүрээнд л гэсэн үг. Одоо нөгөө лиценз гэсэн асуудлыг бас зүйлүүдээр зэрэгцүүлээд маргаан болгоо явуулах. Тэгэлгүй яах вэ? Манай төр хороо бол яагаад байгуулагдсан гэвэл эн чинь маш том шүгэл үлээсэн шүү дээ тий. Олон хүмүүс намар 9 сард шүгэл үлээсэн юу гэж байвал 1 тонн тутмаас $10 алдсан гэж үзэх юм бол 10 тэрбум одоо доллар алдсан байх нэ. Тэр нь өөрөө өнөөдөр одоо өнөөдрийн долларыг оруулаад одоо ханшийн ингээд бодохоор 36 их 80 төгрөг буюу өнөөдрийн бидний төсвөөс тавсан мөнгө шүү дээ. Тэр ийм их мөнгө бид нар өнөөдөр нөгөө эмч багсныхаа цалин нэмэх тухай асуудлыг годомжинд хэдэн өдөр тий одоо хүйтэнд хурж хална гэдэг шиг шахан байлгаж ийж нэмэх тухай асуудал ярьж хахад тийм одоо их хэмжээний орлого олох боломжоо алдаж хэрхэвч болохгүй гэдэг л үндсэн зорилгоос үүдэж энэ төр хороог байгуулах саналыг л гаргаа явж байгаа. Тэр оптик гэрээнүүдийг шалгахын тухайд бол асуудал байхгүй. Шалгаасаа гэж би бүр хүсэж байгаа. Миний ойлгосноор бол одоо Б-ийн 2 гишүүн чинь те 23 онд нэг
төр хороо байгуулад зөндөө шалгаад эхний дүгнэлтүүдийг гаргасан гэж би ойлгосон. Тэр бүх хил оптик гэрээнүүдээс заавал 8 гаруй тэрбум долларын бас те одоо орлогыг алдсан байх гэсэн дүгнэлт гарсан гэж би бол ойлгож байгаа. Яг төр хороо байгуулад ирэхийн цаг тэр бүх өмнөх мэдээллүүдийг бол бид нар бүгдийг татаж үзнэ гэж бодож байгаа. Тэгэхээр магадгүй шалгагдаагүй үлдсэн гэрээ байх эсхийг одоо үүсэхгүй. Тэгэхээр тэрийг шалгах одоо бүрэн боломжтой. Ямар ч гэл улсын их хурлын гишүүн тэгээ яг одоо зарчмынхаа дагуу төр хороо байгуулах бүрэн эрхтэй. Гагцгүй оюун эрдэнэ гишүүний тухайд бол тэгээ өөрийнхөө одоо 5 жил ерөнхий сайд хийсэн хүн шүү дээ тий. Тэгээд одоо энэ компаниуд чинь төрийн эмчит компаниуд ерөнхий сайдын тий засгийн газрын доор ажиллаж байгаа тий хэрэг хэрэглэх газрын доор. Тэгэхээр тэр утгаараа бол өөрийнхөө байгуулсан оптик гэрээнүүдийг өөрөө шалгана гэж хизээч байхгүй. Одоо яах гээд байгаа юм те юу байгуулчаад өөрөө шалгасан дүр эсгэж нуух гээд байгаа мó гэдэг хардталтыг бол өөрөө ирэхгүй иргэдийн дунд ч гэсэн төрүүлж байгаа шүү дээ.